Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр математикийн хичээлээ хийцгээе. Өнөөдрийн хичээлээр өглөө, өдөр, орой, шөнө гэсэн үг хэллэгийг яриандаа хэрэглэж сурцгаая. Хичээлийн зорилго нь өглөө, өдөр, орой, шөнө зэрэг хоногийн хэсгийг ялгах. Бусдын яриаг анхааралтай сонсох. Хүүхдүүдээ зургийг ажиглаарай. Нар мандаж гэгээ ороход өглөө болдог. Дараа нь нар дээр хөөрч өдөр болдог. Нар жаргаж өрөнхий болоход орой болно. Харанхуй болж сар гарахад шөнө болдог. Багшийгаа дагаад хэлээрэй. Өглөө, өдөр, орой, шөнө. Уулын цаанаас нар мандлаа. Нар зүүн зүгээс мандан гарч баруун зүг рүү жаргадаг шүү. Хүүхдүүдээ нар гарч өглөө боллоо. Өглөө болоход бид унтаж сэрээд гар нүрээ бас шүдээ угаадаг. Бас дасгалаа хийдэг. Багшийгаа дагаад хэлээрэй. Өглөө. Энэ зургийг ажиглая бүгдээрээ. Нар дээр хөөрч өдөр болжээ. Өдөр болоход хүмүүс ажилдаа явж хүүхдүүд хичээлдээ явдаг. Давтаад хэлээрэй. Өдөр. Өдрийн ажил дуусаж хичээл тарж байна. Хүмүүс гэр-гэртээ эрсгэлээ. Гэртээ орой хоолоо идэж, гэр бүлээрээ тоглож цагийг сайхан өнгөрөөдөг. Энэ цаг хугацааг орой гэж хэлнэ. Багшийгаа дагаад хэлээрэй. Орой. Сар гарчээ хүүхдүүдээ. Харанхуй болжээ. Шөнө болсон байна. Хүмүүс шөнө унтаж амардаг. Дагаад хэлээрэй. Шөнө. Хүүхдүүдээ аав ээжтэйгээ хамтран дараах дасгалыг хийгээрэй. Харандаага аваад өдөр нар гардаг, шөнө сар гардаг гэж холбож зураарай. Бүгдээрээ энэ зургийг ажиглая. Зургийн ялгааг олж гэр бүлийнхэндээ хэлж өгөөрэй хүүхдүүдээ. Хүүхдүүдээ аав ээжтэйгээ өглөө, өдөр, орой, шөнийн тухай хамтран ярилцаарай. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.